За сайн байцгаана уу. Манай Quantum Mongolia шинжилгээний тань мэдрэг подкастын шинэ дугаар эхлэж байна. Тэгээд энэ дугаараараа бид нэр яг физикийн шинжилгээ ер нь яг юу нь гоё, ягаад заавал физикээр сурсан, ер нь ягаад физик гэж хэлдэг сэдвийн дагуу ярихаар цугласан байна. Миний хажууд Баска сууж байна. Харин Аризонагаас мужаас манай физикийн ангид цуг нэг ангид байсан. Онц судлахтаа орхингоо маань холбогдоод байна. Тэгээд орхингоо эхлээд өөрийгөө товч танилцуулсан дээр баха. Тэхүү. За. Сэмбэтхано намайг орхингоо гэдэг. Би Америкийн нэгдсэн улсын Аризона мужийн их сургуулийн College of Optical Sciences гэдэг оптикийн коллежид оптикийн шинжилгээ ухааны чиглэлээр докторийн зэрэг хамгаалахаар суралцж байгаа. Тэгэл болов. Нэг юм хөө. За, агуу товч танилцуулчихлаа шүү дээ өөрийгөө. Орхингоо яг ямар чиглэлээр доктор хамгаалж байгаа гэсэн бэ? Жохон дэлгэрэнгүй хэлж өгвөл. Би анх 2015 онд мөсийн физикийн ангийг ерөөхдөө онлайн физик чиглэлээр төгссөн. Тэгээд одоо болохоор яг доктор хамгаалж байгаа чиглэл маань болохоор физик биш. Яг физик дотроо бүр нарийсаад оптикийн шинжилгээ ухаан гэдэг чиглэлээр доктор хамгаалж байгаа. Тэгээд яг оптикийн шинжилгээ ухааны чиглэлээр яг докторийн зэрэг олгодог ерөөхдөө ер нь бол гарын 10 багтах програмууд байдаг дэлхийд даяар. Тэгээд тэрнийхээ нэгэнд нь суралцдаг байгаа. Тэгээд миний үндсэн одоо нөгөө докторийн зэрэг хамгаалж байгаа судалгааны ажил маань юу вэ гэхээр шугам бас оптик тэгээд лазерын физик, ультра фаст лазерын физик буюу палс лазер чиглэлээр тийм судалгааны ажил хийдэг байгаа. Тэгээд ерөөхдөө бол туршлагын салбар. Онлайн физикч хүн байж байгаа туршлагын салбар руу орсон. Нэгсэндээ цаашдаа технологи руу илүү их орсон гэсэн үг юм байна тий. Тийм, манайх болохоор яг ерөөхдөө бол миний яг судалгааны ажлууд нь болохоор хэрэглээний шинжилгээ ухааны талтай. Тэгээд би болохоор хоёр төрлийн яг судалгааны ажил хийдэг. Нэг нь болохоор бүр яг чинь хэрэглээний шинжилгээ ухааны талдаа тэгээд нөгөө лазерын тийм систем development буюу хөгжүүлэлт хийх. Тэр нь болохоор бүр biomedical imaging буюу biomedical чиглэлийн team чиглэлийн судалгааны ажил байгаа. Нөгөөх нь болохоор бүр нөгөө squeeze light гэдэг чинь шахагдсан төлөвийг шахагдсан төлөвийг гаргаж авах тэгээд бас non classical буюу классик биш гэрлийн тийм төлөвүүдийг гаргаж авах гэд тэр нь болохоор бүр ирээдүйд quantum computer үүсгэхэд чухал үүрэг гүйцэтгэх тийм хоёр чиглэлээр судалгаа хийдэг байгаа. Хоёулаа болохоор хэрэглээний шинжилгээ ухаан гэж явдаг боловч яг хоёулаа болохоор нэг нь болохоор арай жоохон ирээдүйд чиглэсэн нэг нь болохоор ерөөхдөө хэрэглээнд бол нэг дараагийн 10 жилд ч юм уу 20 жилд гачаар тийм төрлийн хэрэглээний шинжилгээ ухаан дээр судалгааны ажил хийдэг. Тэгээд туршлага талтай. Ирээдүйд технологид ямар нэгэн хувьсгал авчрах салбарт байгаа юм биш үү? Жохон дэгсдүүлж хэлэх гэдэг. Тийм. Яг миний яг лазерын хөгжүүлэлт хийдэг салбар маань болохоор лазерын хөгжүүлэлт хийдэг салбар маань болохоор баг одоо үед ч гэсэндээ яг ингээд технологи дээр гараад явах боломжтой тийм юмнууд байгаа. Харин нөгөө нэг гэрлийн тэр нөгөө нэг шахагдсан төлөвийг гаргаж авах тэгээд бас шугам нөгөө нэг классик биш гэрлийн төлөвүүдийг гаргаж авах entangled төлөвч гэдэг юм уу тийм тэр туршлага маань болохоор яг ирээдүйн зорилго нь болохоор ерөөхдөө quantum computer-д чиглэсэн тийм туршилтууд явж байгаа. За тэгээд ерөнхийдөө хэдүүлээ яг үндсэн сэдвүүрөө орё тий. Тэгэхээр яг ерөнхийдөө 3 физик анги төгссөн хүмүүс хоорондоо яг ягаад физик сонгосон бэ гэдэг талаар ярилцахаа сууж байгаа. Тэгээд Баскаас эхлэе л да. Баска чи яг ягаад физик ангид орохоор шийдсэн бэ? Физикийн чамд яг юу нь гоё байсан бэ? За сонсож байгаа хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд яг физик сонгох болсон шалтгаан нь бүр 10 жил хийсэн. Эхлэлтэй. Тэгээд 10 жилдээ би нөгөө физик биш би газар зүйн хичээлд их дуртай байсан. Тэгээд газар зүйн хичээл дээр нөгөө газар зүйч өөрөө нөгөө дэлхийн үүслийг дэлхийг зөвхөн судалдаг шинжилгээ ухаан шүү дээ. Тэгээд яг ингээд газар зүйн хичээлдээ дуртай болоод ингээд яг дэлхийг хийдэг нөгөө дэлхийг хөндлөө огтлын хараад нөгөө майн тэдэргээд нөгөө давхаргууд байдаг шүү дээ. Тэр давхаргуудыг ингээд хараа явж байхад ерөнхийдөө бол энэ бүгд маань ерөнхийдөө цаашаа бүр нэлээд энэ бүгдийн талаар гүнзгий судлахыг хүсвэл физиктэйгээр холбогддог гэж хэлсэн
тэр зүйлийг манай багш надад хэлж ирсэн. Тухайн газар зүгөөс тэгээд тэрнээсээ болооч тэр ер нь физикийн хичээлдээ дуртай болоо. Тэгээд физикийн хичээл дээр ерөөхдөө бодлогуудыг бодоход томьёо эдэр чийжлэх энэ төр гэл гаргалгаа эдэрт нэлийн дуртай болж исэн. Тэгээд бүр илүү их дууралж одоо энэ салбар руу орсон одоо үе маань бол яг most 11 онд илсэж ороод яг тухайн үед бол ерөнхий физикийн анги гэж байдаг байсан. Одоо тэр нэр нь өөрчлөгдсөн баг. Тэр ангид ороод тэгээд яг мэрэгжлийн одоо профессорудаас ингээд хичээл аваад тэгээд механикаас эхлээд цэглэгээ сургууль зүйдрээс судлаа явж байгаа бүр улам их дуртай болж исэн. Тиймэрхүү. Ерөнхийдөө чиний сонирхол бол газар зүгээс эхэлсэн юм шүү дээ. Дэлхийн үслээс эхлээд одоо ертөнцийн үсэл рүү орсон. Ерөнхийдөө л тиймэрхүү. ертөнцийн үслээс одоо юуны үсэл рүү орох гэж байна. Big Bang-ээс цаашаа судлах байна. Тэгээд ерөнхийдөө бас хин билгүүн өтер яг нэгдүгээр курст яг баг удаачгүй танилцсан гэдэг ороод элсэж ороод. Тэгээд бит хоёрын бас ярианууд бас намайг л нэлээд тийм одоо өдөөгч одоо триггер болж исэн зүйл тэрэлтэй өдөөгч болж исэн зүйл. Тэр ч одоо тэгэл хойдээ болсон болоо баахан яриад тэгэл гэрлүүгээ авд алхдаг байсан. Тэгэл ерөнхийдөө бас давхар нөгөө хичээлхээс гадна нийлж байгаа хүмүүсүүд орчин нь бол их тийм юу болж өгдөг юм билээ. Яг нөгөө тухайн хийж байгаа зүйлдээ дуртай болгох бас их чухал дэмжлэг хэлээ үзүүлдэг юм шиг. Эргээд харж байгаа. Манай Орхонгогийн энэ бүхэн хаанаас эхэлсэн бэ? Би ер нь ингээд бага байхасаа л одоо ингээд хүүхдтэй ахтай хүмүүс чинь ингээд нэг кино үзээд ч юм уу ингээд нэг одоо жишээ зарим хүмүүс тийм баатарлаг болохыг мөрөөддөг ч юм уу нэг тийм мөрөөдлөдөг та. Би бүр ингээд жоохон байхасаа юу гэж боддог байсан бэ гэхлээр ер нь л ингээд кино үзээд ч юм уу тиймэрхүү хүмүүсээр ингээд эрдэмтэн хүмүүс л хамгийн гой санагддаг байсан. Хараад ерөөсөө нэг тийм бүгдээр ингэ мэддэг ч юм уу тийм хүмүүсийн мэдхгүй юмыг мэддэг тийм хүмүүс их гой санагддаг байсан. Бүр одоо жоохон байхдаа бага ингээд байхдаа энэ гэсэн үг шүү дээ. Тэгээд бага байхасаа л ер нь ингээд математикийн хичээлд их дуртай байдаг байсан. Тэгээд дунд ангиас эхлүүлээд физикийн хичээлд нэлээд сонирхолтой болж эхлээд тэгээд тэр үеэс ер нь миний яг физикч болно гэдэг мөрөөдөл ер нь зорилго гэх юм уу да эхэлсэн. Тэгээд өөрийгөө ер нь айгуу тэр үед ямар мэрэгчлээ болох уу гэж хүн бодож эхэлдэг юм шиг байгаа тэр үед. Тэгээд би тэр үед болохоор ер нь эргэл буцалтгүйгээр л физикч болно гэд шийдсэн байсан. Тэгэл физикч болно гэж шийдэл мөсийн физикийн ангид орсон. Тэгээд мөсийн физикийн ангид орсны дараагаар болохоор тэгэл зөндөө олон мундаг багш нар байсан. Баскетээ бас нэг юм дээр маш их санал нийлж байна. Тэр нь болохоор манай ангийнхан тэрсмэ бэлгүүний баскет та хоёр тэгээд бусад зөндөө олон хүмүүс илүү одоо нэг хуцлах ч юм уу тэр илүү тийм зорилгодоо тууштай болоход их нөлөөлсөн гэж боддөө штэ. Ягаад ч юм бид нэг дор цуглалцсан нэг физик дуртай хүмүүс тэгээд айгүй тийм нэгнийгээ илүү тийм өдөөж өгсөн ч юм уу гэж бодогддог. Тэгээд ерөнхийдөө болол би яг хэрэглээний чиглэлийн шинжилгээ ухааныг сонгосон бэ гэхлээр яг нөгөө нэг бакалавр сурж явах үеэсээ л ер нь нэг тийм хүний амьдралд шууд нөлөөлөх үед тийм чиглэлийн судалгааны ажил хиймээр санагдаад байдаг байсан. Тэгээд нэг дипломын ажлаа бичиж явах үедээ болохоор яг оптикийн чиглэлийн дипломын ажил хийгээд тэгээд яг лазер гэдэг бол яг юу чухал вэ гэдгийг ойлгонгуудаа тэгвэл би энэ лазерыг нь хийдэг хүн нь олчвол ер нь маш олон хүн тусалж чадах юм байна гэдэг тийм дүгнэлтэнд хүрж исэн. Тэгэл яг тэрнээсээ хойш яг энэ чиглэлээр явна гэж бодсоор байгаа л одоо тэгээд яг энэ чиглэлийнхаа судалгааны ажлуудыг хийж байгаа. Тийм ээ. Тэгээд бас бэлгүүнийгээ хувьд ямар байна? Бэлгүүнийгээ хувьд миний хувьд айгүй сонирхолтой байна л да урд нь тасгаж байгаагүй юм байна энэ асуултыг. Тэгээд яг нэг юм хэлэх гэжээс тэр үеийн жижигхэн орхонгороо хүүхэд орхонгороо очиод асуух юм бол чи том болоод ямар хүн болох юм гэжсэн бол өөдөөс шууд эрдэмтэн болно гэж хариулах нь шүү дээ. Зөв үү? Тий. Зөв би ерөөсөө яг л одоо чинь зарим хүмүүс гоё ингээл супер баатар болно гэж мөрөөддөг ч юм уу, зарим хүмүүс онгоцны нисгэж олно гэж мөрөөддөг ч юм уу, нэг тийм мөрөөдлөдөг та зарим хүмүүс болохоор нэг тийм дэлхийн хэмжээний од олно гэж мөрөөддөг ч юм уу, тэг хүүхдүүд чинь жоохон байхдаа нэг гоёор төсөөлдөг ч өөрийгөө. Би болохоор нэг тийм халаад өвссөн. Тэгээд нэг тийм эрдэмтэн тэгэл хинч юуж асуусан мэддэг нэг тийм байвал нэг
хамгийн тийм гоё юм шиг мэдрэмж төрдөг байсан. Одоо халаад өмсөж байна уу? Халаад өмсөхгүй шүү дээ. За тэгээд би ягаад тэр Эрдэмтнийг асуусан бэ гэхээр яг чифт ярих жоохон төстэй талдаа юм байна л да. Би нөгөө Багдад харьцангуй гайгүй эрт уншаад сурцсан. Тэгээд аав их ном уншуулдаг байсан. Янз бүрийн ном уншиж чад ерөөхдөө нөгөө яг эрдэмтэн хүн бол их гоё хүн байна тий. Бүх юмыг мэддэг тий. Тэр хүнээс юу ч асуусан ерөөхдөө тэрийг мэддэг. Тэгээд ялангуяа эрдэмтэн хүмүүсийн хийж байгаа зүйлд хүнд их хүрдэг тий. Хүмүүс их үгийг сонсдог ч юм уу. Тэр талаасаа ер нь л эрдэмтэн болно гэж бодоход их гоё санагддаг байсан. Ягаад ч юм. Тэгээд нэг удаа би ерөөсөө мартдаггүй маань. Бага ангид байхад багш нар асуудаг шүү дээ. Чи том болвол ямар хүн болох юм гээл. Тэгэнгүүт л манай ангийн хүүхдүүд зарим жүжигчин болно, зарим нь болохоор баян хүн болно гэдэг ч юм уу. Тиймэрхүү хариултад. Би болохоор нөгөө тухайд ягаад ч юм ичдэг эрдэмтэн болно гэж хэлхээсээ. Ягаад ч юм ичээд би археологч болно гэж хэлээд. Тэгээд тэгсэн чинь айгуусаа багш амар гайхаад тэр нь ямар мэрэгжил байдгийг. Би өөрөө ч тэрийг мэдэхгүй зүгээр нэг сонсч ирсэн үгээ аваач өөдөөс нь археологч гэж хэлсэн. Тэгэл ерөнхийдөө эрдэмтэн болно гэж боддог. Яг юуны эрдэмтэн болох вэ гэдгийг бол бага ангид бол сайн мэддэггүй байсан. Байгалийн шинжилгээ ухааны 4 суурь шинжилгээнд бол ер нь бүгдэнд нь дуртай байсан. Тэгээ яванда нөгөө анх цөмийн зэвсэг, цөмийн технологи гэдэг юмыг анх мэддэг болоод нэг хальт уншсан. Тэгэл ерөнхийдөө цөмийн физик чи их гоё мэрэгжил юм шиг байна гэж та. Тэгээд цөмийн физик дуртай болоо. Нөгөөдгөө сүүл рүүгээ бүр орчин үеийн нөгөө их энергийн физик, эгэл бөөм, орчлон ертөнцийн үүсэл. Тэнгүүд нөгөө асуултууд надад их гоё юм л та. Яагаад ертөнц үүссэн те. Одоо яагаад бидний дэлхий дээр ингэж амьдарч байгаа гэдэгт хариулт авах боломжтой гэх юм уу? Одоо яг хүн болгон өөрийн гэсэн нэг зорилготой байдаг л та. Гэхдээ ерөнхийдөө ертөнц үүсэг бол бид нар өнөөдөр энэ подкастыг хийгээд сууж чадахгүй тий. Тэгэхээр яг тэр ертөнц яагаад үүссэн гэдэг тэр асуултууд надад их сонирхолтой байсан. Тийм учраас ерөнхийдөө энэ чиглэлийн салбар руу оръё гэж бодоод тэгээд физик анги руу орсон. Тэгээд физик анги нь мэдээж та хоёртой таарсан. Хэрэгтэй хэрэггүй баах юм ярьдаг байсан. Тэгэл ерөнхийдөө физикч амлах замнал маань тавигдсан гэх юм уу? Билгүүнийг бас нөгөө нэг цөмийн физик судалж эхэлсэн гэдгсэн чинь би бас нэг юм санчлаа. Би ингээд нөгөө 10 жил байхдаа физиктэй яг төгсөх үедээ физиктэй бүр маш их дуртай. Тэгээд бас олимпиад интерт бэлдээд бодлого их боддог байсан. Тэгээд тэр үед болохоор одоо жишээ нь ингээд зүгээр яг зөндөө олон ингээд дунд сургуулийн хүүхдүүдийн физикт болохоор зөндөө олон онол ч юм ингээд юмнууд дутуу байгаа шүү дээ. Одоо quantum physics энэ заахгүй шүү дээ. Тэгэнгүүт чинь тэгсэрнээсээ л одоо жишээ нь атом гэж нэг юм байна, электрон гэж нэг юм байна гэж тэгэнгүүт буучин тийм үү. Тэгэнгүүт цахилгаан санзан долгион гэх тэгэнгүүт ерөөсөө нэг бууж өгөхгүй яг юу байдг юм бол гэж мэдэхгүй. Тэгээд тухайд талаараа би яг юу гэж боддог байсан бэ гэхээр энэ л ерөөсөө эдгээр дотроос хамгийн хэцүү юм байна. Тэгэхээр би ер нь ирээдүйд ер нь физикээр явах юм бол нэг долгион мэлгатай л халбаатай юм хий гэж их боддог байсан. Тэрийг гинт санчлаа. Зүгээр яхаа тэрэн тэгээ мартагдсан л та физик ингээд орж ирсний дараа. Тэгээ сая гинт бодсон чинь нэрээ тэр 10 жил байхдаа хүртэл гэрлийн долгион мэлгантай холбоотой юм хийх юмсан гэж боддог байсан гэж санчлаа. Одоо тэгээ оптикаар доктор хамгаалах гээд явж байгаа юм байна. Далд ухамсарт чинь хадгалагдсан биш үү? Тэр чиглэлийн салахгүй юм шүү. Өөрөө мэдэхгүй л тийшээгээ буцаал орсон байна да. Харин сая гинт саналаа шүү. Ер нь 10 жил хоёрын хувьд 10 жил физик сурахад сайн болон муу талууд юу байсан бэ жишээ? 10 жилд яг зүгээр одоо жишээ нь би нэг тэнд яг Америкт очиод ингээд нэг ихтэй сургуулиуд хай скул ахлах сургуулиуд эдрийг харчаад надад зүгээр дутагдaltaй тал гэх юм бол нэг техник бааз нь жоохон суул юм шиг санагддаг байсан. Яг намайг харамжлаа. Одоо бол яг ямар усыг сайн мэдэхгүй. Нэг туршлагын нэг хүүхдүүдэд нэг физикийн хуулиудыг ингээд тайлбарлаад ингээд үзүүлэн болгоод үзүүлэх зүйлсүүд нэг хомс өгдөг ус. Яг ингээд зүгээр физикийн хичээл орлоо гэхэд л яг дуртай хүүхдүүд нь л ороод бодлогоо одоо суучдаг. Түүнээс л бусдууд нэг зүгээр нэг самбар дээр баагаш хоогоор томьёо хичээл бодлогоо бодуулаад Ньютоны 1 2 дугаар 3 дугаар хуулийг тэр одоо оптикийн хуулиуд ингэдэг. Тэгэл ингээл баахан зүгээр л нэг тиймэрхүү байдаг
байсан нэг жоохон дутагдaltaй тал байсан бол зүгээр арай давуу тал нь гэвэл миний хувьд бол их сайн багштай байсан 10 жилд бол. Тий. Тэр нь бол зүгээр давуу гэж хэлвэл тэр нь давуу тал. Би бас яг тэгэж бодлоо л да. Ерөнхийдөө намайг 10 жилд авах ч гэсэн би чи 2 3 10 жилээс альч 10 жилийн сургууль яг физикийн хичээлийн үзүүлэн уул нэг гоё байдаг гэсэн шүү дээ. Хийн дээр янз бүрийн үзүүлэн байдаг. Физик дээр нэг ганц хоёрхан юм бол байвал байна. Нөгөөдөл нь баг ихээ сургуульд ажилддаг шиг юм тий. Тийм нөгөө хийн дээр ч нэг молекулын бүтц эдрийг гоё байдаг шүү дээ. Ядаж нөгөө химийн уруул энтрийг шууд харуулцдаг байсан. Физикт бол тийм их баг байдаг гэсэн. Бараг физикийн хичээлийн хамгийн том туршилт нь орой гэртээ харж явчихдаг тэнгэр харах байсан юм хаашаа тий. Нэг тиймэрхүү тэгээд надаа нэг амар гоё таалагдчихсан юм нь яагаад би бүр лицейд орсны дараа физикийн багштай юмараа суучсан чинь нөгөө дэлхийн гравитацийн хурдтгал G биш штэ. Тэрийг зүгээр нөгөө дэлхийн массыг энэ төр тавиад бодоол ойролцоолоо гаргаж болдог штэ. Тэрийг надад нэг харуулж ирсэн багш. Нэг тийм бодлого байгаад би жоохон алдаатай бодсон байлоо. Тэг ингэж заасан гэд. Тэр л надад их гоё байсан. Хөөх энийг заавал ингэж туршилтаар хэмжих болон албагүй тий. Зүгээр ингэж онлоос энийг ингэж гаргачих болж байгаа юм гэхээр энэ онлын юм нь ямар гоё ингэж хамгийн анх боддог байсан. Манай охингогийн тухайн үеийг дурсвал за 10 жилийн физикийн хувьд яг одоо өстө нэг мэдгүй дутагдaltaй гэж тал юу байсан бэ гэж хэлэхэд бол яг та хоёртай бол ерөөхдөө санал нийлж байна. Миний хувьд нэг ялгаа нь юу байсан бэхээр бас яг баскеттай адилхан би маш сайн физикийн багштай байсан. Тэгээ физикийн багш маань бас физикч мөрөгчлөлтэй болоход их нөлөөлсөн. Тэгээ би чинь одоо нөгөө бүр хөдөө суманд 10 жилээ төгссөн шүү дээ. Тэгээд нөгөө манай суманд чинь ингээд цахилгааны чиглэлийн тийм одоо нөгөө мэдлэгтэй хүмүүс их цөөхөн. Тэгээ манай физикийн багш болохоор сумд одоо нэг хүн телевизээр нэвдэрлээч гэдэг юм уу, нэг хүний хөрөгч нэвдэрлээч гэдэг юм уу. Тэнгүүт ингээд нөгөө бүгдийн засдаг тийм хүн байсан аахгүй. Нэг радио нэвдэрчлээ гэсэн ч гэсэндээ тэгээд нэг хагастай амжуулагч юм айгуу сайн мэддэг. Тэгээд нөгөө манай физикийн багшийн өрөө чинь ингээл тэр чигээрээ яг одоогийн баг миний ажилладаг лаборатори шиг тийм байдаг байсан. Тэгээд би болохоор физикийн багшийн өрөөнд ерөөсөө өглөөнөөс орой хүртэл тэнд өнждөг. Тэгээ манай багш болохоор ингээл надад ингээ бодлого бодуулаад ч юм уу ингээл бид хоёр чинь өдрөн заримдаа ингээд юм ярина. Жишээ нь одоо ингээл нэг импульс хадгалагдах хуульч гэдэг юм уу те ингээд хоёр биеийн хөдөлгөөн боллоо гэж бодоход яах вэ ийхөө энэ тэргээл тиймэрхүү юм яриад тэгэл би бодлогоо одоо багш телевизээрээ засаад тэгдэг байсан. Тэгээд нэг үзүүлэнгийн хувьд гэвэл баг тэр үед л би ерөөсөө нэг тийм хагас дамжуулагчийн физик ч юм уу транзистор яаж ажилтгөө диод ч гэдэг юм уу те электроникийн юмнууд руу ороод тэгэл нөгөө мультиметр энэ тэргээл ер нь тэр үед аль хэдийн тэгж одоо тиймэрхүү юмнуудтай эвлэрээд одоо танилцсан байсан. Тэгэхээр нэг талаараа би зүгээр одоо хайрцангуй илүү үзэх юмтай байсан ч юм шиг гинт санагдлаа. Яг ингээ боц хоёрын ярианаас сонссон чинь урд нь болохоор дандаа л би ингээ хөдөөсөө мөн төрсэн болохоор гэж боддог байсан. Бас харьцангуй үнэхээр гоё байсан байна. Миний хувьд яг 10 жилийн физикийн яг үнэхээр дажгүй гэх юм уу сайн багш бол бүр төгсдөг жилэл таарчсан. Өмнө нь болохоор яг физик заадаг багш нар гэхдээ ялангуяа нэг багшигаа би ерөөсөө мартдаггүй юм нөгөө. Физик заадаг тэр хүн тэгсэн чинь нэг өдөр хичээл дээр орж ирэнгүүтээ та нар Бермудын гурвалжин гэж мэдэх үү гэд. Тэр үед яг жоохон байсан учраас тэгэл нэг тоохгүй нөгөөтг нь амар гоё санагдал тий. Амар зөвүүн юм нэг ноцлог юм санагч манагдал одоо отохор хайрын цаг хугацаа л гэж бодож байна. Тиймэрхүү багш нар яг манад миний туршлагаас харахад мэрсэр бэдэ юм шиг байна тэгээд. Тэр магадгүй яг энэ тийм боловсролын системийн нэг баг зэргийн дутагдaltaй тал манад өгдөг гэж магадгүй тий. Магадгүй тэрмэрхүү зүйлийг манай подкастын ганц хоёр дугаарууд нь хүч чадна гэсэн итгэлийн дор чадхаараа дугаар хийгээ яваад байгаа шүү дээ. За яг тэгээд надад бас нэг ганц хоёр асуултууд энэ ерөнхийдөө өнөөдөр би асуусараа бол таарах баг. Хоёрт ямар нэгэн тийм инспирэшн авсан одоо мотивац үлгэр дүүрэл уран зориг авсан тийм хүмүүс байдаг уу? Хөнгөөс эхлүүл. За мэдээж бол одоо мотивац ч юм инспирэшн авсан хүн гэхэр ч яг одоо их санаанд орж ирэхгүй байна. Баскет эхлээд ярьж байгаа энэ асуултанд хариулж байгаа. За зүгээр нөгөө
кино өдр үзчихсэн бол их үздэг болохоор яг нэг хөлийг надад Джон Нэш байна л да. Америкийн математикч. Тэгэд Джон Нэш Russell Crowe-ийн тоглоод академи шагнал авсан Beautiful Mind гэх кино гэдэг штэ. Тэр кинон дээр нэг тэр хүн эдийн математикч хүн ч гэсэн яг нэг тэр хүний нэг амьдралынхаа турш нэг шинжлэх ухааны хийгээд давхар өөрөө нэг шизофрен өвчтөй юм шүү дээ. Хий юм харж сонсдог тийм өвчтөй. Тэгээ тэрнтэйгээ хийж байгаа тэр тэмцэл нь тэгээ хамгийн гол нь тэр дараа нэг тэр бүхнийхээ даван тулсаа дараагаар нэг Принстонд нэг та хоёр бас үзчихсэн баг нэг сүүлийнхээ хэсэгтэр нэг цай удаг нэг хэсэг байдаг шүү дээ. Өөрийг нэг та нэг Нобелийн шагнал авлаа гэж зарладаг. Тэр хэсэг эдрийг үзчихэж ерөнхийдөө бол яг ер нь эрдэмтэн хүн гэдэг чинь гоё юм байна да гэж бодлол сэтэл тэндээс их төрж ийс яг Джон Нэш. Гэтэ хамгийн гоё хэсэг нэг самбар дээр нэг цагаан шохоогоор цонхон дээр нэг бичиж математикийн теоремуудыг бичээд нэг боддог хэсэг гэдэг чинь. Тэр мөрөнд л одоо хамгийн гоё одоо санагдав. Джон Нэш ерөнхийдөө инспирэшн авч ирсэн. Миний инспирэшн болж ирсэн. Билгүүнийг өвд юм байна. Джон Нэш ч одоо хөрх юм 4 жилийн өмнө нас урсан. Автослоор өнгөрцөн нөгөө юуны Айблийн медаль гэж үүдэг шүү дээ. Хоёр орыг мэдж байгаа бох тийм. Математикийн салбарт үүдэг санагдав. Филдсийн медаль уу? Биш Айблийн медаль Филдстэй адилхан. Тийм нэлийн тэр медалаа авчаад буцаж явж байхдаа их нэртэйг зүг явж байхдаа автослоор таксинд ирж байгаа тэгээд нэлийн өндөр нас 80 дэм гарцсан байсан байна. Одоо тэгээ өнгөрчгөр сэтгэл хэрэг юм да. Одоо яагаад тэгээд яг жамаараас явсан гэнэ үү? Аслаар явцсан л да их нэртэй ойлог. Гэхдээ ерөнхийдөө бол тэр хүнээс яг ерөнхийдөө нэг тийм яг юм мотивац бол их авч ирсэн л да. Тэр киноос их нөлөөлсөн. Тийм. Ерөнхийдөө. Би ч та миний хувьд гэх юм бол би л 10 жилдээ ер нь онлайн физикчгээр Айнштейнийг төсөлдөж шнэ. Айнштейнд нэлээд дуртай. Гэхдээ яг нөгөө манайд чинь монгол хэл дээр ялангуяа тэр үеч англи хэлч байсан болохоор монгол хэл дээр л юм уншин. Монгол хэл дээр Айнштейны тухай юм цөөхөн миний мэдхийн тул Львов гэж хүний бичсэн нэг намтар гэж. Тэрийг нэг уншиж ирсэн. Гэхдээ одоо бодоход тэр ном жоохон социалист талаас илэрхий хараад бичсэн ном санагдаад. Львов гэдэг чинь зөвлөлтийн физикч хүн баха. Тэр тэгээд яг одоо бол надад ялангуяа их сургуульд орсон юмуд англи хэл баскигийнхаа ачаар англи хэл нэлээд гайгүй сураад тэгээд жоохон англи дээр юм уншдаг болсноор би Ричард Феманы номнуудыг нэлээд уншсан л да. Тэгээд Феманы номнууд дээр физикийн айгүй хүнд юмнуудыг өдөр тутмын амьдралын энгийн юмнуудтай их холбож тайлбарладаг дандаа. Одоо яагаад халуун буцсан уснаас уур гардаг гэх нь усны гадруудыргаа атмууд өндөрийн нэрхтээ хөдлөө дэшиг уур олж гарч байгаа. Энэ бол зүгээр л уур гарч байгаа ш. Тэр цаана байгаа тэр атмууд тэгж хөдөлж байгаа ингэж төсөөлж байгаа гэхээр их надад ихгүй гэдэг. Тэгэхээр феминас их одоо урам авдаг гэх юм уу тэр тайлбарууд тэр фемины тайлбарууд их гоё яваад тэр нь. Тэгээд ерөнхийдөө фемины баг бүх номын шиг уншаад дуусгацсан. Одоо нэг саяхан өөр хүн фемины намтрыг бичсэн нэг Джеймс Кларк гэдэг шинж тухааны түүхч хүн гэдэг юм лээ. Тэрний нэг номыг саяхан эхлүүлчихээ. Болов орчуулах төлөвлөгөө байна. Заавал хэр олдох юм мэдэхгүй лээ. Тиймэрхүү аа. Тэгэхээр орхингогийн хувьд хэр вэ? Тим хүн ер нь олж чадвуу орхингоо. Яа мэдээж ингээл нэрлэл яг адилхан Эйнштейн, Файнман, Ньютон бүгдийг л хэлэх байх л да. Гэхдээ яг энэ л хүн гэж хэлэхэд бас жоохон хэцүү л юм. Яг нөгөө нэг одоо ингээ физикч болоход нөлөөлсөн ч гэдэг юм уу тий бүр тийм inspirational байсан гэж хэлэхэд жоохон хэцүү юм. Тийм. Яг одоо гэх юм бол тэгэл ингээд өөрчлөгдөд явцдаг шүү дээ тий. Яг нөгөө тухайн үед гэх юм бол бас хэцүү болчихж байгаа байхгүй юу? Стол яг нэг физикч хүний хариулт өгч юм да энэ. Тэгэхээр ер нь одоо ингээд өнөөдөр хоёулаа Америкийн нэгдсэн улс доктораа хамгаалах гад явж байна. Яг хоёрын хувьд яг өнөөдрийн энэ нүдээр харахад яг физикийн шинжилгээ ухааны яг юу нь хоёрт их гоё байдаг вэ? Хамгийн гоё мэдрэмж өгдөг тэр зүйл нь яг юу вэ? Энэ жоохон бодох хэрэгтэй асуулт байна. Ингээд ахынгуудаа бодох хугацаа олгоцгоё. Баска хариулах
чи хариулахгүй. Юу яг та хоёроо яг энэ дээр яг надтай санал нийлэх багтаа нөгөө физикийн шинжилгээ ухаан өөрөө яг юм хоёр чиглэлтэй. Нэг нь бол яг байгалийн үзэгдлүүдийг нэг нь бол туршлагын аргаар мэддэг. Нөгөөх нь бол онлын аргаар буюу математик дээр суурилж онл боловсруулж мэддэг. Гол нь тэгээд хамгийн гоё юм нь өөрөө яг энэ хоёр зүйл нь яг нөгөө зоосон нөгөө хоёр тал гэдэг шиг нэг нь нөгөөгөөрээ оршин байх юм болцоогүй. Онлыг туршлага баталдаг. Эсвэл бол туршлагаар ямар нэгэн илрээгүй зүйлийг онл prediction буюу таамаглал ч юм уу гаргаж тэгээд онл туршлагын нөгөө нэг юм сэжүүр өгдөг. Туршлагын болохоор ямар нэгэн онлынхны зүйлийг баталдаг. Аль эсвэл өмнө ямар нэгэн онлын тайлбар байхгүй шин тийм фенолог тийм үзэгдлүүдийг туршлагаар олж нэгээд тэрэнд хариулт олж өгдөг. Тэгэхээр ингээд онл туршлага гэсэн яг юм хоёр юм маш хүчтэй юм зэвсгэлтэй юм хоёр салбар учраас энэ дээр бол ямар нэгэн баталгаагүй баримтгүй зүйл яривал тэр нь бол шууд унжид. Тийм учраас бүх зүйл баталгаатай, бүх зүйл баримттай, бүх зүйл туршлагын баримтан дээр суурилж яригддаг учраас физик гэдэг шинжилгээ ухаан бол маш хүчтэй. Хамгийн гоё зүйл нь миний хувьд л. Яг энэ талаар бол баг хамгийн ойр судалгааны ажил хийж байгаа нь орхингоо бах тий. Ерөнхийдөө онлайн ажлууд нь туршлагын салбар, технологийн салбарт бусад салбаруудыг бодвол хамгийн хурдан нэвтэрж байгаа гэж бодоод байна шүү дээ. Ер нь аль тийм шүү. Туршлагын салбарт ажиллахын нэг гоё юм бид нар ч гэсэндээ яг адилхан ингээл тооцоо хийн яг мэдээж шинэ онол боловсруулахгүй л тээ. Гэтэ ингээл тооцоо хийн ингээ зөндөө их тооцоолол хийгээл симуляшн хийгээл тэгээд ерөөхдөө туршлагынхаа одоо дизайныг нь тавиад тэгээд тэр чин тэр туршлагад оролцох одоо бүх одоо нөгөө төхөөрөмжүүд жижиг нэг толио исэн ч гэсэндээ тэр ямар ах вэ гэдгийг хүртэл дизайныг нь гаргана штэ. Яг ямар ах вэ гэдгийг нь тэгээд бүхэн цуглаад туршлага явагдаж дуусаад яг онлоор зөвгөнсөн үр дүнгээ гаргаж авах тэр мөчөл зүгээр үгээр зөрлөшгүй хамгийн гайхамшигтай ер нь туршлагын физикт ажиллаж байгаа гэх нэг тийм гайхалтай хэсэг нь юм уу. Жишээ нь ингээд тийм мэдрэмж төрдөг. Тэгээд жишээ нь ингээд онлын хувьд жишээ нь хоёрхан мөр томьёо байлаа гэж бодоход туршлагын хувьд бүтэн өрөө дүүрэн багаж тоног төхөөрөмж баахан юм болж гаргаж авах тохиолдол хүртэл байдаг. Эсвэргээрээ онлайн үед батлахад маш хэцүү зүйл, тайлбарлахад маш хэцүү, хүнд ойлгуулахад хүртэл маш хэцүү зүйл туршлагын хувьд зүгээр л нэг 2-3 коннотаараа гаргаад авах тохиолдол хүртэл байна. Тэгээд тиймэрхүү юмнуудаас эхлүүлээд ер нь бол ингээд яг одоо ингээд харахад яг физикээр яг технологийн чиглэлд ажиллана гэдэг нь яг л нэг ноттай яг баримттай тийм зүйл хийж байгаа болохоор хинт ч нэг тийм нэг одоо нэг cleanse юу гэдэг нь одоо нэг тийм нэг яаж ч магадгүй ч гэдэг юм уу нэг тийм байдал үүсгэхгүй нэг тийм их гоё тийм яг чиг шугам барай явж байгаа юм шиг тийм мэдрэмж төрөө тэрүүгээр их гоё идэг. Тэгээд хамгийн барьцтай салбар гэж ойлгож болох уу тий? Худлаа ярихгүй л гэсэн үг. Хунд худлаа ярьж чадахгүй. Хизээч худлаа ярихгүй л гэсэн үг. Чамайг тэгж хэлсэн чинь би энэ чинь нүүр улаагаа суугаад шүү дээ. Манай салбарын зарим онлын чинь батлах гэж байгаа хэдэн тэрбум доллараар элитсэн энэ төр бариад тэнгүүт маш олон төрлийн онлууд байж болдог тийм. Аль нь үнэн бэ гэдгийг мэдэхгүй тэгээд нэгсэндээ бас тодорхой хэмжээнд хүнд худлаа яриалаа байхгүй тийм. Яг аль-аль нь худлаа ярьж байгаа л да тодорхой хэмжээнд. Гэтэ одоо миний худлаа ярьж байгаа одоо хэмжээ нь бол хамаагүй бага л да. Яг би бүр 5-0 төрчлөө юм чи. Онлчд бол за тэгээд тэр тусмаа бүр нөгөө та хэд шиг фундаментал theory энтер хийж байгаа онлчд бол бүр худлаа ярих магадлал нь өндөр бол явчихж байгаа байхгүй. Энэ хэсгийг чинь тасална. Яг гэхдээ нэг зүйл нь би түрүүний төрүүлсэн нөгөө онл байхгүй бол туршлага бол яаж явахгүй. Туршлага байхгүй бол онл нөгөө нэг яг тэр үр дүнгээ үнийн хэсгийг бол шалгаж чадахгүй. Тэгэхээр биендээ их дургу. Ер нь манай профессорууд бол онлайн талын профессоруудаас их дургу. Тэгээд ахангүйг ингэж хэлээд гарч дургу болохгүй юм. Тийм би гэхдээ тэрэн дээр л наргаа хийсэн шүү. Онлчд бол хамгийн чухал юм үүргийг гүйцэтгэж байгаа шүү дээ.
Би яг нөгөө сая Бастагийн хэлсэн онцлог туршлагын дурггүй, туршлагын онцлогын дурггүй гэдгийг бүр айгүйх мэдрээд байгаа сүүл үед. Яг тэгэхээр би ингээд нөгөө хоёр судалгааны групптэй цуг ажиллаж байгаа байхгүй яг одоо болохоор нэг нь болохоор бүр цэвэр онлайн групп, нэг нь болохоор бүр цэвэр бүр хэрэглээний шинжилгээ ухааны групп. Тэгэнгүүт онлайн группт ингээд туршлагынхныг нэг тийм нэг энэ хэд нэг инженерийн асуудлууд шийдээд явж идэг хэсэг бүлэг нөхдүүд гэж хардаг. Туршлагын нь онлайнхныг болохоор амьдрал хизээж хэрэг болохгүй баахан тоонод баахан худлаа тацаа идэг нөхдүүд гэж хардаг. Амьдрал дээр хизээж тэр нь биелэхгүй гэж хардаг. Тэгээд би болохоор яг дунд нь ингээ хоёулантай нь явхаад та зүгээр нэг ингээ ойлгочих болтгүй юм уу гэж хэлдэг. Нөгөө хадны завсар хавчуудагцсан халууны зодзох шиг л явж байгаа. Харин би болохоор ингээ хоёулан дээр ингээ суугаад байгаа болохоор хоёуланд нь одоо жишээ нь ингээ яг ямар асуудал байж болох уу, ямар асуудал байж болох уу тий гэдгийг нь ойлгоод байгаа байхгүй яг хоёуланд нь яг мэдрээд тэнгууд нөгөө хоёр нь болохоор нэг нэгнийгаа ерөөсөө ойлгохгүй. Орхингой ер нь туршлага онлын хоёр хүнийг хооронд нь холбох хамгийн том гүүр болж байгаа юм биш үү одоо ерөөсөө. Тийм одоо миний судалгааны жишээ нь тэр нөгөө нэг классик биш гэрлийн төлөвүүдийг гаргаж авах ч гэдэг юм уу. Тэр судалгааны ажил жишээ нь ингээд бас шугам оптиктэй холбогдсон байдаг л да яг шугам бас quant optics гэх юм уу. Тэгээд тэр ажлыг тэр ерөөхдөө бол ингээд онлайн маш нарийн тооцоолоод бас ингээд quantum optic-ээр нэлээд сайн тооцоо хийж ээж туршилтууд явна гэхээс биш зүгээр одоо жишээ нь нэг хэдийн юмнууд зэрэгцүүлж байгаа шууд гарчихгүй үр дүнгууд нь тийм. Тэгээ тэрэн дээр бол нэлээд их тооцоогоос нэлээд тооцоон дээр суух шаардлага гардаг. Гэтэ мэдээж тухайн салбарт онл хийдэг хүний хажууд бол юу жишээлтэй. За тэгээд ерөнхийдөө хэдүүлээ 30 орчим минут ярьсан байна. Тэгээд ганц хоёр асуултын дараагаар өндөрлөх тийшээгээ хандъя гэж бодож байна. Тэгээд надад дахиад бас баахан асуулт байна л да. Одоо ингээд хоёрын хувьд өдөр тутмын хоёрын амьдрал яг ямар хэмнэлээр одоо өрнөж байна. Тэрний бас юунд хоёрт гоё байдаг, бас юу нь хэцүү, одоо зарим үед шантармаар гэдэг вэ. Би их хэлчихсэн. Энэ их сонирхолтой асуулт байна. Одоо докторийн оюутнууд жишээ нь миний хувьд докторийн оюутнууд ер нь өөрсдөө ингээд цагаа зохицуулж явдаг. Заавал өглөө 8 цаг ч юм уу 9 цаг сургууль дээр байгаад шаардлагагүй. Мэдээж ингээд teaching assistant буюу туслах багш ч юм уу хийдэг бол өөр хальтаа. Тэгэнгүүт чинь ингээд өөртөө цагаа зохицуулаад ингээд явах шаардлага гардаг. Тэгээ миний хувьд болохоор ерөөхдөө айлбал өглөө эрт сургууль дээр очихыг боддог. Тэгээ бүр зарим үед бүр сургууль дээр очихгүй өдөр хөтлөө байдаг. Тэгээд ер нь яг яаж авдаг вэ гэхээр миний өдөр тутмын амьдрал болохоор өглөө мэдээс сургууль дээр очиод имэйлээр шалгаад тэгээд нэг хэдэн одоо нэг журналууд байдаг шүү дээ. Тэдрээгээ шалгах чинь ер нь шинэ пейперүүд гарч уу, шинэ одоо судалгааны ажлууд хэвлэгдэж үү, сонирхолтой юм юу байна ч гэдэм үү. Тэгээд нэг эхний 2 цагийг бол нэг тиймэрхүү маягаар нэг хэдэн пейпер гарчиглаад ч юм уу нэг хэсгээд өнгөрөөчдөг. Тэгээд дараагийнх дээр нь болохоор туршлагатай хэлэх хэрэгтэй ганц нэг тооцоо хийх ч юм уу эсвэл нэг ганц нэг симуляшн эхлүүлэх ч юм уу тэгээд нэг кодн дээр ганц нэг юм засах гэх мэтчлэнгээр явсаар байгаа юм бол өдрийн цай олчтой. Тэгээд үдээс хойш болохоор лабораторитой ажилладаг. Ер хичээлгүй бол хичээлтэй бол мэдээж хичээлдээ явна. Тэгээд үдээс хойш лабораторитой ажиллаад тэгээд лабораторитой ажиллах за нэг энийг ч нэг хэмтчээ тэрийг ч нэг тэгчээ гисээрээ сонжраад нэлээ орой юм гэртээ хардаг. Тэгээд цагийн менежмент би бол нэлээд муутай л гэж хэлмээр. Тэгээд ер нь өдөр тутмын амьдрал өрнөдөг. Тэгээд ер нь бол ингээд ерөнхийдөө зургаар нь харахад би ингээд физикч байгаадаа үнэхээр ад жаргалтай бүр энд байгаадаа ингээд үнэхээр ад жаргалтай байдаг. Яг одоо хийж байгаа судалгааны ажлууд дээрээ тэгэл ер нь ийм гоё орчин ингээд бүх нөхцөл бололцоонд бүрдсэн тий. Би ингээд энэ төсөлтийг ингээд тавигээд итгэхэд санхүүжилтэн байгаа. Тэгээд намайг ингээд миний сургалтын төлбөрийг төлөөд миний одоо ингээд бүх нөхцөл одоо тодорхой хэмжээний миний нөхцөл боломжийг бүгдээр ингээд хангацсан ийм орчинд байгаад үнэхээр аз жаргалтай байдаг. Гэхдээ тэр нь болохоор ингээд өдөр тутамд ингээд хийж байгаа юм дээр ингээд өдөр болгон аз жаргалтай ингээд нэг юм хийх болгондоо аз жаргал мэдрээд байна гэсэн үг бол биш. Тэгээд жишээ нь ингээл тодорхой хэмжээнд бас нэг pressure гэдэг чинь тийм хүн болгон л одоо тухайн төвшин дээр нэг тодорхой хэмжээний pressure буюу дарамт гэх юм уу дарамт гэхээр арай л хүчтэй харьцуулах гэж байна.
мэдэрч байгаа штэ стресстэй ч юм уу те. Тэгэл ингээл мэдээж ингээл туршлага дээр нэг юм хийж ах чинь нэг сонин гэмтэл одоо электроник гэмтэл ч юм ингээл гарчаад ахаар чинь тэрийг ингээл баян засаал нэг тиймэрхүү юмнууд хийх ч юм уу эсвэл ингээл тооцоон дээр ч юм уу эсвэл нэг кодон дээр нэг баг гарчаал тэрийг ингээл засах гэлгүй ингээл нэрвтэл те янз бүрээр үзээд тахт чинь болохгүй тэгэл яатсан мэддэхгүй ч юм уу тиймэрхүү үе бас байна. Тэгээд тиймэрхүү үе байна. Гэхдээ тэр нь болохоор тухайд ингээд жоохон стресстэй байсан ч гэсэндээ ерөөхдөө зургаараа л юм ажиглалтай л юм гэсэн. Яг одоо тийм физикч мэрэгжил сонгосноор маш томсондоо маш их баяртай. Тэгээд хүмүүс ер нь яг шинжлэх ухааны чиглэлээр ч юм уу тийм мэрэгжил сонгохдоо л ер нь ямар ч чиглэл тийм байдаг л ахал та. Ерөөсөө тэгж бүр ингээл өдөр болгоо аз жаргалтай тэг хүн дуртай маа чинь ингээл алхам тутамд аз жаргалтай байгаад байдаг юм байна гэж. Тэгээд тийм юмыг олохгүй болохоор би буруу юм хийгээд байгаа юм байна гэж ойлгох нь айгүй тийм буруу юм шиг төрөд байдаг. Чи ер нь доктор сурсаас хойш гэртээ харьсан уу? Лаборатори дээр л ханаад байгаа юм шиг. Гэртээ байгаа шүү дээ. Сүүлд нэг танах руу залгасан чи холбогдохгүй байсан да. Би харин ч бүр тэгээд заримдаа ингээд бүр гараас юм гарахгүй болчингууд нь шууд 2-2 хоног дараалаад амарчтэй шүү дээ. Юу ч бодохгүй сайхан баг өдөржингөө унтаж яриад. Одоо хүмүүс моол гэж яриад болох юм. Өнөө олонгоч бакалаврт байхад барыг хичээл тасалдгүй хөвгтөөсөн. Одоо тэнд очиж яхан таслаад энерги хадгалаад байна юм юу? Би харин бакалавр байхдаа хичээл тасалдаг байсан юм шүү. Би энэ дээрээ нэг ерөөсөө хичээл огт таслахгүй явж үзээд тэгээд гисэн чинь бүр шалгалт болгалтанда бэлдэх шаардлагагүйгээр бүтэн оноо манайгаа авч маад бүр гайхаад хичээл таслахгүй авчихсан ямар гоё юм бэ гэж бодсон. Мэд баскетбол чинь шатар матар тоглоод заримдаа очтдаг байсан. Тэгээд тэр үед бас чи цугл өөр газар тасалцсан л явж идэг байсан юм байна л та. За энэ жоохон буруу үлгэр дөрөөл өгөхөр сэтврээ олддог шиг байна. Тэгээд тэрэндээ айгүй харамсдаг шүү дээ. Айгүй гоё гоё юмнуудыг алгассан юм шиг санагдаад. Одоо би зүгээр мөнстэйсэн тэр цагийн үеийгөө буцаж авах болох юм бол ерөөсөө хичээлээ таслахгүй. Би ч гэсэн одоо хамгийн том харамсаж байгаа баг би юу вэ? Аль 10 жил байхын л баг хичээлдээ суудаг байсан. Тэгээд тэрний гайгаар одоо нөгөө зарим бүр фундаментал юм чинь нөгөө дутуу үтцсэн. Тэгэл тэр мэрийгээ яг тооцоо моцоо хийгээ сууж хахаар эргүүл санах гэж дахиж нэг өөр ном сөхөн гэл өөртөө л ажил утсан хэлбэр болж явж байгаа юм л. Тэгэхээр одоо ер нь ирээдүйд шинжлэх ухааны чиглэлээр ер нь хүн ямар ч чиглэлээр сурч ирсэн байлаа гэсэн сурахаар төлөвж байгаа байлаа гэсэн хичээл таслах болд юм. Хичнээн уйдгартай байсан ч гэсэн тэрийг даваад гарчих сэтгэлийн тэнхээтэй байх л хэрэгтэй байсан байна. Манай баскетбол өдөр хэрхэн өнгөрч байна? Өдөр би нөгөө анх очсон 2 жилээ нөгөө teaching assistant буюу одоо нөгөө лекцийн туслах багшаар ажилладаг гэсэн. Тэгээ нөгөө оюутнуудад хичээлийн семинарын зааж өгдөг, бодлогуудын зааж өгöd тэгээд дараагаар нь гэрийн даалгаврын өгöd, гэрийн даалгаврын буцааж хурааж авч шалгаад тэгээд семестрийн сүүлд нөгөө шалгалтуудын шалгадаг тийм ажил хийдэг гэсэн. Тэгээд тэр үед бол яг цагийн өөрийн дагуу явах хэрэгтэй. Нөгөө өглөө яг та 8:30-д очиод тэр өрөөнд очиод оюутнуудаа нөгөө семинарын бодлогуудын тарааж өгöd бодуулаад хурааж аваад ингээд тэр ажлууд бол яг цагийн дагуу явдаг гэсэн. Тэгээд эхний 2 жилдээ тэгээд давхар нөгөө эхний 2 жил нөгөө хичээлүүд авч байгаа учраас яг ингээд бүх юм бол цагийн өөрийн дагуу явдаг гэсэн эхний 2 жил. Дараагаар нөгөө qualifying exam гэж үүдэг нөгөө сонгох одоо шалгалт юм уу тэр нөгөө бүх PhD оюутнуудаас авдаг. Тэгээд тэрэндээ тэнцвэл одоо нөгөө өөрийнхөө сонирхож байгаа судалгааны ажилтай холбоотой тэр групптэй хүсэлт гаргаад ороод ажиллах болцоотой болдог. Тэгэнгүүт нөгөө TA буюу туслах багш хийжсэн бол TA-ийн солигдоод RA буюу одоо нөгөө судалгааны туслах ажилтан болж хувирдаг. Судалгааны туслах ажилтан бол хувирсан нөхцөлтэй бол яг цагийн хуваарийн дагуу байх. Яг албагүй гол нөгөө хийх ёстой нөгөө группээс өгсөн тэгээд багшаахаа өгсөн юмнуудыг судалгааны ажилтай холбоотой зүйлүүдээ бол яг хийгээд яваад өгөөд явахд бол яг өөрийнхөө нөгөө за би ийм ажил надад өгсөн иймэрхүү фитүүд ийм одоо задгалыг та надад судалгаад одоо датагаа хүлээж аваад өгсөн. За би тэрийг 2 хоногийн дараа өгье ч гэдэг. 2 хоногийн дараа өгжил байвал тэр 2 хоногийн хугацаанд та
цагаа өөрөө яаж менеж хийх нь бол таны өөрийн чинь асуудал гэдэг. Тэгээ ерөнхийдөө бол бас RA болсноос хойш яг холимог л байна л да надад. Зарим үедээ бол зарим 7 хоногийн 5 өдөр ажлын 5 өдрийн нэг 2-3 өдөр нь бол өөрөө яг цэвэр юундаа зарцуулж байгаа. Өөрийнхөө судалгааныхаа ажил зарцуулдаг. Тэр нь бол жоохон баг зэрэг удаашралтай явагддаг. Үлдсэн 2 өдөр нь бол яг нэг лаборатори дээр ажилладаг учраас тэр бол яг хойрын дагуу явдаг учраас тэр бол яг тэр 2 өдөр бол групптэй хийж байгаа ажил учраас. Үлдсэн 3 хоног нь бол өөрийнхөө нэг цэвэр dissertation одоо тэгээ нэг хэвлүүлэх гэж байгаа ажил гэдэртэйгээ холбоотой юм хийж байгаа учраас тэд нар нь бол заримдаа код маань амжилттай compile хийгээд явагдаад симуляц маань амжилттай гарч ирэх юм бол хурдан явна. Заримдаа үг бол тэгээд 1 юм уу 2-7 хоног гарч хаашаа суух тохиолдол гарч ирлээ. Тэгээ ерөнхийдөө бол гэхдээ ерөнхий нэг жанжин шугам бол гайгүй. Харин тийм. Түрүү орхонгоо харин гэд юм ярих гэжсэн үгүй юу? Би одоо тэрийг мартсан уу яасан. Тийм бэлгүүнийг хэлжсэн нөгөө нэг чиний нөгөө нэг түрүү хэлсэн дээр нөгөө ямар ч мэрэгчлэр сурсан хүн ингээ хичээлдээ яг цагтаа суугаад ингээ явах хэрэгтэй гэдэг. Тэрэн дээр л нэмж хэлэхтэйсэн. Тэр нь болохоор тэгтээ тэргүүл тэр цагт суухаас зүгээр тэр сууж байгаа үед нэмэлт юм хийдгүү маа гэхэд зүгээр тэр сууж байгаа үедээ л анхаарлаа хандуулаад тэгэл яг хэлж байгаа ямиг нь сураад очих. Заавал нэмэлт юм хийх албагүй штэ гэж л хэлчихсэн байхгүй юу. Тэгэхэд л хүн бол асар их зүйлийг сурна гэж. Ер нь тэгж хаад чинь зарим хүмүүс чинь ингээд тасалж буслаа бүр тухайн цаг хүртэл хэлжсэн юм сураг байгаа даа. Энэ нэг хажид суужсэн бол над руу харж байгаа л хэлчихлээ дээ. За ингээд ерөнхийдөө энэ дугаараа хэдүүлээ ингээд өндөрлцгөөе. Манай энэ дугаарт хаа байсан дэлхийн нөгөө талаас өөрийнх нь цаг завыг гаргаж холбогдсон орхингоодоо баярлалаа. Мөн Монголд амрах гэж ирсэн юм уу, ажиллах гэж ирсэн юм уу, хоёулангийн хослолоо явж байгаа баскетаа аль болох чадхаараа дугааруудад оролцож байгаад маш их баярлалаа. Тэгээд хоёрын цаашдын судалгааны ажил амжилт хүсье. Мөн сүүлийн ганц үгийг хоёрт үлдээ. Одоо ялангуяа физикийн чиглэлээр, шинжилгээ ухааны чиглэлээр яг одоо сурахыг хүсэж байгаа, эсвэл сурж байгаа залуу дүүнертэй хандаж хэлэх үг байвал юу гэж хэлэх вэ? Баскаас хэлэх үү? За тийм. Одоо ингээд сонсож байгаа хүмүүст нь ээштэй бэлж байгаа ч юм байж болно. Эсвэл 10 жилийнхаа физикийн гэрийн 100-ийнхаа гэрийн даалгаврыг хийж байгаа ч хүмүүстүүд гэж магадгүй. Эсвэл их сургуулийн оюутнууд гэж болох сонсож байж болох байх. Тэгэхээр зүгээр хэрвээ та шинжилгээ ухааны заавал физик байх албагүй үндсэн суурь дөрвөн шинжилгээ ухааны салбарын аль нэгийг сонгоод явж байгаа бол та хамгийн ихний ээлжинд бол бууж өгч болохгүй. Өндөрлөлтөө маш их олон асуудал гардаг. Яагаад гэвэл шинжилгээ ухаан ялангуяа физик, хими дээр бол өөрөө нэг хэл нь өөрөө математик учраас математик сурах бол тийм амархан зүйл бас биш. Одоо хүртэл бас надад бол математик маш хүнд хэрэгэлээд байна. Тийм учраас энэ болгон дээр хариулт олж аваад тэрнийхээ үр дүн гаргаж явна гэдэг бол маш аз жаргалтай зүйл байдаг учраас баг зэргийн нэг тийм төвөгтэй санагдсан зүйл дээр бол нэг шантарч болохгүй хаа гэсэн тийм зүйлийг бас би өөрөө хувийн туршлагын хувьд бол сурж авсан л та. Тэгээд ийм л зөвлөгөөгүй бууж өгч болохгүй. Хамгийн гол нь бас эндээ маш дуртай байгаарай. Ягаад гэвэл дуртай байгаа зүйлийг хүн хийж ивэл баг зэргийн саад бэрхшээл гарсан ч гэсэн тэр дуртай учраас өөрийгөө улам хурцлаад хийгээд аваад гардаг. Тийм учраас нэгдүгээр дуртай зүйлээ олоорой, хоёрдугаар битээ бууж өгөөрэй гэдэг юм л та. Манай орхингод тийм миний хадлаар яг л ер нь баскетбол санал нэг байна л да. Тэгээ би тайлч ч бас өөрсдөө оюутан хүмүүс шүү дээ. Өөрсдөө амар том юм хийсэн шиг юм байна. Гэтэ яг хоо ингээд дөнгөж одоо эхэлж байгаа ч юм уу те дүүнэртэй ингээд хэлэхэд бол бас яг баскетбол адилхан бууж өчрөхгүй маш тууштай авах хэрэгтэй. Тэгээд
ерөнхийдөө дүр зургаар нь харж дуртай хэрэгтэй тий одоо ингэ шинжлэх ухааны хувь нэмэр оруулж ийн хүмүүсийн хүн төрөлхтний одоо мэдлэгээ сан хувь нэмэр оруулж ийн гэсэн үг шүү дээ. Ер нь л тэгж бодоод тэгээд өдөр тутмын жижиг асуудал гарч ирэхэд бол тиймэрхүү зүйлийг бол ерөнхий дур зургаар нь харж хүн дуртай байгаа бол тиймэрхүү асуудлыг бол шууд даваад гарах байхаа л гэж бодож जैन. Тэгээд маш хөдөлмөрч тэгээд тууштай байх хэрэгтэй. Ер нь бол амжилтанд хүрэх ер нь хинч байсан бид нар ч гэсэндээ яг л гол ирээдүйд ингээ амжилтанд хүрэх гол нөөц нь хөдөлмөрч цаан тэгээд тууштай байх бас сониуч цаан юм бол гэж боддог шүү дээ. Тийм байна уу гэдгээл байнга өөрийгөө ханхинаад өөртөөгөө маш шудраг байгаад би яг тийм байж чадчихэв үү гэдгээс хараад явж байхад болох байх л гэж бодож байна. Тийм юу сая хэлсэн гэж чухал их шинж чанар байна л дээ. Нөгөө өөртөө бодлоороос хэлж болохгүй. Яг тэгвэл нөгөө түрүү хэлсэн нөгөө шинжлэх ухааны салбар нэг бодлын ингээ гоё юм хүмүүс дуртай зүйл хийж ажилласан. Хоёрдугаар нэг зүйл нь маш өршөөлгүй салбар. Яг тэгэхээр маш хатуу байдаг. Маш их зүйлийг хүнээс шаарддаг гэмнээ хүн одоо нөгөө нэг яг жижиг алдаа гаргахад тэр хүний нөгөө нэг карьер одоо reputation нөгөө нэр хүн бүх зүйл нь бас уурах тийм өндөр магадлал өгдөг учраас бас юу өөртөө гол нэг үнэнч биш нөгөө өөрөө за ийм концептыг ийм зүйл ухтуныг би ойлгоогүй бол яг тэрийг үнэн өөртөө хэлээд тэрэндээ одоо чинь за би нэг заавал суух хэрэгтэй ч гэдэг юм тэр байдлаар хандах чухал. Тэг өөртөө бодлоо явуулж болохгүй. Гоё шиг чухал гэсэн. Чи чанарт нэг юм л дээ. За тэгэхээр ер нь хэдүүлээ энэ дугаараараа ягаад физик сонгосон, физикийн юу нь гоёсэн бэ гэдэг талаар аль болох ярилцахыг хичээлээ. Тэгээд ерөнхийд нь базаад хэлэхэд физикийн ер нь физик болон бусад шинжлэх ухааны салбарт онлын салбарч гоё, туршлагын салбарч гоё, тэнцэнэс мөн өөрийнхөө дуртай хийхийг хүсэж байгаа зүйлээ хамгийн гол нь олж харж чадах юм бол аль аль нь гоё салбар. Заавал энэ нөгөөтгөөс илүү, энэ нөгөөтгөөс мяа гэж харах ямар ч шаардлага тэнцээ байхгүй. Шинжлэх ухааны бүх салбар, магадгүй бүх мэргэжлүүд дуртай үндэ мэдээж гоё байгаа. Тэгээд би бас сүүлдээ нэг зүйл нэмээд хэлье гэж бодлоо. Нэг дуртай байх хэрэгтэй. Дээрээс нь хамгийн гол нь юугаа алдаж болохгүй байх. Сониуч зангаа алдаж болохгүй. Үргэлж гайхширж явах хэрэгтэй. Өөрөөсөө асууж явах хэрэгтэй. Яагаад юм бэ? Яагаад ингэж юм? Юу болж юм? Тэгээд аль болох сурсан зүйлсээ одоо хамгийн энгийнээр өдөр тутмын амьдралын зүйлс эсвэл ойрхон хүмүүстэй ихсэн ярилцдаг байвал зүгээр баг. Гурлаа эхлээ ярьсан шиг анх их сургуульд хоорондоо сайн ярьдагс учраас нэлээд хөдлөгч хүч болсон гэж ярьсан шиг өөр хүмүүс сайн ярьдаг байх хэрэгтэй. Хамгийн чухал нь сониуч зангаа ягаад ч алдаж болохгүй. Магадгүй алдах гэдэг бол охингоо бас өөр шиг ажилдаа явахгүй ч юм уу тийм. Зүгээр тэр өдрийг өөртөө өөрийнхөө яг өөртөө зарцуулаад өнгөрөөч буцаад тэр шинж чанар буцаад сэргийж ирчдэг байх гэж